Сайн байцгаана уу бүтээлчээжүүдээ. За бүтээлчээжүүд группийн маань хамтдаа сурцгаая буланд маань нэмэгдэж байгаа 2 дахь бүтээл бол хос зүйний бойтог. Энэ хичээл өнөөдрийн заах хичээл байгаа. За өмнөх нэг дэх хичээлээрээ бид нэр дэгэ зүгээр бойтог нэхэж сурж байсан. За энэ удаад хос зүүгээр бүгдээрээ нэгцгээе. За энэ бойтог маань ийм хөөрхөн 0-оос 3 сартай хүүхдэд таарна. За тэгээ өнөөдрийн хичээлээр оролцгаая. За би хэрэглэгдэх материалуудаа энэ дээр ингээд тавьсан байна. Та нар маань ингээд харцгаагаарай. За миний энэ сонгосон утас болохоор Монголд бол үнэтэй утас гэдэг нэртэй юм билээ. Үнэтэй утасаар би нэгж байгаа. За бүгдээрээ шууд эхэлцгээе. За бүгдээрээ би 500-ны ийм 2 ширхгийг ашиглаж нэгж байна. За тэгэхээр энийг бас хос зүгээр бас нэхэж болно. Холбоотой хос зүгээр. За эхлээд бид нар бойтгоо эхлэхийн тулд улнаасаа эхэлнэ. 46 гогцоо авна. За групп дээр маань бол анхан шатны хос зүйний анхан шатны хичээл бол байдаг. За тэгвэл би энд бас хэрхэн яаж хос зүгээр гогцоо авах вэ гэдгийг ингээд хальт бас та нартай харуулъя. За ингээ нэхээ явна. За эхэлж авахдаа богино тал маань нааталдаа гарах ёстой. Эрхийн уруунд дээгүүрээ давна. За 46 гогцоо авахад бид нэр ойролцоогоор нэг 40 санж утас үлдээсэн багтал болно. За нэгцгээе. Зүүгээ цааталдаа байрлуулна. Ингэж хийгээд ингэж татна. За ингээд эхний энэ таталтаар 2 гогцоо гарч ирнэ. За ингээд тоолоод 46 хүртэл бүгдээрээ гогцоо авна. 3 4 5 6 7 8 9 10. За ингээд 46 гогцоо аваад үргэлжлүүлье. За би энд 46 гогцоогоо авсан байна. Одоо нэг зүгээ суглаад авна. Зүгээс сугалж авсны дараа утсаа урд талдаа гаргаад эхний гогцоог нэхгүйгээр зүүндээ шууд шилжүүлнэ. Ингээд. Тэгчээд энийгээ жоохон татаж өгнө. За дараагийн бүх гогцоог нэмэхээр явна. Ингээд нэмэхээр нэхэж өгнө. Бүх гогцоог нэмэхээр нэхнэ. За хамгийн сүүлд нэг гогцоо үлдээгээд уулзцгаая. Бүх гогцоогоо нэмэхээр нэхэд сүүлчийн нэг гогцоо үлдсэн байна. За тэрийг энэ утсаа урд талдаа гаргаад хасгаар авна. Ингээд хасгаар аваад утсаа жоохон чангалж өгнө. За энэ сүүлчийн нэг гогцоо дандаа хасгаар авна. За эхний нэг гогцоог эргэж ирэхдээ дандаа зүүн дээрээ тохиж авна. За эхний гогцоог би дахиад харуулъя. Нэхгүйгээр тохиж авна. Тэгээд утсаа жоохон татаж өгнө. За эргээд дахиад нэмэхээр ингээд эргээд нэхэхдээ буцаагаад нэхэлтээр нэхнэ. Гогцоонуудаа бүгднийг нэмэхээр авна. За ингээд биднэрт энд ингээд нэг юм товгор хэсэг харагдаж байгаа биз. За энэ товгор хэсгийг бид нар ингээд буцаад явахдаа нэмэхээр нэхээ сүүлчийнхийгээ хасгаар нэхнэ. Ингээ үйлдэл маань бол дахин давтагдана. За тэгээд энэ товгор хэсэг байгаа биз. Би нэг нэгсэн бойтгон дээрээ харуулъя. За бид нар бол одоо бойтгоо ингэж дэлгээгээр нэгж байгаа. Дараа нь нэхэж дуусныхаа дараа холбож ойно. За энэ болохоор уул хэсэг нь нэхэгдэж байгаа шүү. Энэ товгор хэсгээ одоо бид нар энэ хасах нэхэлт ингээд таваага харагдаж штэ. Энийг нэг
1 2 3 4 5 ингээд 5 удаа гартал нэхнэ. За ингээд 5 удаа ийм хасах нэхэлтэй гаргаж нэгчгээд бүгдээрээ уулзъя. За ингээд 5 игнээ хасахаар тоологдож байна. Одоо энэ хасах нэхэлт маань 1 2 3 4 5. Тэгээ ингээд уцтай тал маань энэ чинээ гарч ирсэн байх хэвээр. За ард талдаа бас тоолоход адилхан 5. 1 2 3 4 5. За игнийгээ дандаа урт талдаач тэр ард талдаач тэр дандаа нэмэхээр нэхэх байсан шүү. Тэрийгээ та нар маань ихэндээ ойлгосон байгаа. За одоо нэг игнийг эхний гогцоо бол дандаа авдгаар аавна. Ингээд суглаад аавна. За одоо дараагийн игнээ маань ингэж нэхэгдэнэ. Эхний гогцоогоо авцсан. За одоо эрзэн манжатгны нэхэлтээр нэг нэмэх, нэг хасах, нэг нэмэх, нэг хасах. Нэмэхээ нэгсэн. Одоо хасах, нэмэх, хасах, нэмэх, хасах. За энэ үнэтэй утас маань ийм айгүй олон ийм давхар байдаг. Тэгээд 1 2 ингээд үлдэх тохиолдол гардаг шүү. Бүх утсаа бүгднийг нэхий шүү. Тэгэх юм бол дараа нь муухай харагдана бойтог маань. За ингээд нэмэх хасахаар тэгээ нэгснийхээ дараа жоохон ер нь чанган нэхүүлсэн сайн бойтог маань хэлбэр дүрс сайтай гарна. Ингээд нэмэх хасах. За ингээд нэмэх хасахаар яваад бүгдээрээ энэ игнийгээ дуустал нь яваад тэгээ уулзцгаая. За нэмэх хасахаар явсаар байгаад дуусгасан. За одоо нөгөө талдаа гараад ирсэн байна. За одоо бойтогны маань уул хэсэг нь нэхэгдээд дууссан. Одоо бүгдээрээ энэ хэгээ гаргана. Энэ хэгээ. Энэ болохоор англи эрзэн гэж нэрлэгддэг. За айгуу гоё товгор хэтэй. За эхнийхээ гогцоог ингэж авна. За би цонхоо агаатай энэ нэг хүн найтагаад. За эхний нэг гогцоогоо авдгаар авсан. За одоо хэгээ гаргаж ирнэ. Эхлэнэ. Хээ гаргахад бид нар за энэ нэмэх гогцоон дээр л гаргана. За сайн хараарай. Зүүн гогдогдсон энэ гогцоо байна. Тэрний доотлын энэ нэмэхээ байгаа зүйтэй. За яаж харуулвал энэ ингээ нүхэн харагдаад байгаа. Энэ рүү оруулаад татаад ингээд авна. За хасхыгаа бол ингээ нэг чинь. За энэ нэмэх гогцоон дээр ирэнгүүт за би ингэж харуулъя. Нэмэх гогцоон дээр ирэнгүүт энэ зүүнд орсон гогцоо тэрний доод тал руу зүгээ игээд татна. Тэгээд ингээд орхичихно. За ингээд адилхан хасгаар нэхлээ. Энэ нүх рүү орууллаа. Татлаа. Зүгөөд сугалж авлаа. Хасах нэхээсээ нэхлээ. Энийг нэхлээ. Дахиад хасхыгаа нэхлээ. Энэ нүх рүү орууллаа. Нэхлээ. Сугалж авлаа. Хасхыгаа нэхлээ. Ийшээ хийлээ. Хараа. Ийм. Тэгээд энийгээ сугалж авлаа. Хасах. Энэ рүү хийлээ. Нэхлээ. Хасхыгаа нэхлээ. Энэ доотлын нүх рүү хийлээ. Хасгаар нэхлээ. Энэ рүү хийлээ. Нэхлээ. Хасгаар нэхлээ. За ингээд дуустал адилхан. За игнийгээ дуустал нэгсэн. За хээ маань ингээд таваагаад гарч эхэлж байна. За нөгөө талдаа бас адилхан. Эхнийхээ гогцоог авлаа. Нэмэх гогцоогоо яг адилхан.
Юу ч өөрчлөгдөхгүй. Инглээ. Энэ рүүгээ хийлээ. Татлаа. Утсаа татаж өгнө. Ингээ нэглээ. Утсаа сайхан чанга татаад өгчнө. Инглээ. Ийшээгээ хийлээ. Нэглээ. Ингээд артал уртал хоёулаа адилхан нэх ёстой учраас за бүгдээрээ одоо энд тоолын энэ тавгарыгоо хараа. Энэ тавгар нэхээс тоологдож байгаа биз? 1 2 3 4 5 6 7 8 9 10 ингээ 10 игнээ нэхэд уулзцгаая. За ингээд энэ нэмэх гарсан энэ хонио холбоогоо тоолохоор 10 удаа би яваад өглөө. 1 2 3 4 5 6 7 8 9 10 гэд. За одоо эндээс 13 гогцоо тоолоод нэг тэмдэглэгч хийж өгөөд энэ захаас 13-ыг тоолоод нэг тэмдэглэгч хийж өгөхөөр голд маань 20 гогцоо үлдсэн байх хэвээр. За одоо хоншоор хэсгээ гаргана. Энэ яаж юм бөмбөр болох вэ? За эхнийхийгээ авлаа. Одоо дандаа энийг нэмэхээр явж өгөөд энэ тусгаарлагч хүртэл нэмэхээр явж өгөөд за тусгаарлагч хүрэнгүүт энийгээ аваад одоо энэ нэмэх гогцооноос эхэлж байгаа. Тэгэнгүүт 2-ыг 1 болгоно. 2-ыг 1 болгоно. За энд шууд ингээд 2-ыг 1 болгоно. Энэ хоёр тусгаарлагчны хооронд 20 гогцоо байгаа. Тэрийг 2-2-оор нь ингээд 1 болгоно. Нөгөө талынхаа одоо энэ тусгаарлагч хүртэл 20 гогцоо байгаа. Тэгэнгүүт 2-2-ыг 1 болгоо явангуут бид нарт 10 гогцоо үлдэнэ. За ингээд нэмэх талаас нь эхэлж 2-ыг 1 болгоно. Хараа нэмэх гогцооноос эхлээд 2 1 болж таарах ёстой. За ингээд 2-ыг 1 болгоод энэ улаан одоо та нарын маань хийсэн тэмдэглэгчнээс хойш бүгднгээр нэмэхээр яваад тэгээ уулзцгаая. За ингээд хасалтаа хийгээд энэ маань ингээд бөмбөж эхэлж байна. За тэгээ үлдсэн 13 гогцоогоо нэмэхээр яваад за одоо эргээд явахдаа бүгдээрээ дандаа нэмэхээр явна. Ингээд дууссан дуустал нэмэхээр явна. Эхний гогцоог авлаа, тоглоо. Дандаа нэмэхээр 2 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 гээд нөгөө гогцоонууд маань дуусчлаа штэ. Тэгэнгүүт энэ 2-ыг 1 болгосон гогцоонууд маань хэрвээ том юм шиг санагдах юм бол гогцоогоо эргэлдүүлээд нэхэж болно. Энд бол нэг сул биш байна. Тэгэхээр үргэлжлүүлээд 10 гогцоогоо авна гэсэн үг. 2 3 4 5 6 7 8 9 10 энэ бүгдээрээ гоё чанга байна. За дуустал нэмэхээр яваад өгчин сүүлжийнхээ нэг гогцоог хасгаар авна. За бүх игнийгээ ингээ явж өгөөд эргээд энд ирсэн байна. За эргэж энд ирэхдээ тал талаас 16 гогцоо тоолоод ингээ тэмдэглэгч хийж өгнө. За би та нартай ойлгомжтой байлгах үднээс ингээд өөрөө тэмдэглэгч хийсэн байна. За та нар маань хэрвээ сайн ойлгож байвал хийхгүй байсан ч болно. 16 гогцоо одоо бид нар нэмэхээр яваад энэ голд байгаа 4 гогцоор 2-2-оор 1 болгоно. За энийг нэмэхээр яваад энэ шар тэмдэглэгчдэр хурж ирээ уулзцгаая. За 16 гогцоогоо нэмэхээр яваад энэ дээрээ тэмдэглэгчдэрээ ирлээ. За одоо 2-ыг 1 болгоно. За 2-ыг 1 болгоход энэ талаас нь ингэж 1 болгоно. Ингээд энэ талаас нь
Ингэж нэг болгоно. За ингээд 2-2-оор нь нэг болгоод өгчлөө. За тэмдэглэгчний хэрэг байхгүй. Одоо үргэлжлүүлээд нэмэхээр үргэлжлүүлж нэхэд энэ хүртэл нэхэд уулзъя. За игнэгэд дууссан. Годынхон дөрвийг 2-2-оор нь нэг болгоод за одоо эргээ буцаж явахдаа нэмэхээр явна. Ингээд за нэмэхээр 16 гогцоогоо авчхаад голын нөгөө 2 болгосон дээр ирээ уулзъя. За голын нөгөө нэг 2-1 болгосон дээр ирлээ. Энэ дээр ирэхэд энэ гогцоо маань хэрвээ аюул том байх юм бол ингээ нүх гарна. Нүхнээс одоо урдчлан сэргийлж том нүхтэй болохгүй үзэмжтэй харагдуулахын тулд гогцоогоо эргэлдүүлээд ингэж нэхэж болно. За ингээд дуустал адилхан нэмэхээр нэхэд тэгээ уулзцгаая. За ингээд игнэгээ дуустал нэхлээ. За энэ хичээлийн маань одоо төгсгөл хэсэг энд ирээд дуусж байна. За дараагийн энэ үдээс хийх энэ хээ гаргах энэ нүхтэй хээ гаргах хэсгээс төрийгээ дуустал дараа нь ингээ холбож оёх хэсэг маань дараагийн хичээлээр орно. За та нартай амжилт хүсье. Энэ бол маш хөөрхөн амархан нэхэлттэй гоё бас хэлбэр сайтай гоё бойтог болж дуусна шүү. Та нар маань хичээгээд хурдан нэхээрээ. За баяртай. Та нартай амжилт хүсье.